Нүүдэлчин монголчуудын хувьд хөлөг морь онцгой үүрэгтэй. 2000 гаруй жилийн тэртегээс морин уралдаан нь монголчуудын үндэсний их баяр цэнгэл байсаар ирсэн. Хурдан морийг шинжих, уралдуулах, цоллох гоёх нь бие даасан урлаг, соёл иргэншлийн өвөрмөц мэдлэг ухаан юм. Хамгийн хурдан мордыг 2 наснаас нэхлэн сонгоно. Дааг, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азраг гэсэн 6 насны ангилалд уралдуулдаг. Яг л тамирчин тэмцээнд бэлдэж буй мэт уралдах мордыг 30 хоногийн өмнөөс хоол ундын тохируулан өдөр тутам давхиулан сорж бэлдэхийг морь уях гэж ярьдаг. Морь уралдуулахын өмнө гараанд бэлдэх үед хүүхэд багчууд гинго аялдаг. Гинго гэж нарны бурхан хөрст дэлхийд хурдан морио хөлөглөн ирж морь хүүхэд 2 амгалан өлзийтэй байхыг бэлэгдсэн урай юм. Гингоны уянгалаг аянд хурдан морьд уярч гараага зөв болдог гэж үздэг юм. Уралдаанд төрүүлсэн моринд төмний их гэсэн цол өгч магтан шүлэглэж аялгуулан хэлхийг морины цол дуудах гин. Хамгийн түрүүнд ирсэн морийг түрүү, 2 тэрсэн морийг аман хүзүү, 3 тэрснийг айргийн 3, 4 тэрснийг айргийн 4, 5 тэрснийг айргийн 5 гэж нэрлэдэг. Даагны уралдаанд хамгийн сүүлд ирсэн даагыг барьж, баян ходоод хэмээн өхөөрдөн цоллож, төрүүлсэн даагтаа ижил шагнал олгодог юм байна. Монголчууд эртнээс морины тоног хэрэгсэл бүхэл бүтэн соёлтой байж, эмээл хазаар, дөрөө, худраг, хөмөлдрөг гэд морины гоёлыг олон лам мөнгөөр маш нарийн ур хийцтэй уралдаг байсан юм гин шүү.